ард олондоо аз жаргал олгосон ардын хөвсгөлийн түүхэн дуурсгалтай баян тансаг булган хангай нутаг. Цогтж энжин Шичинкин, Араксовский, Нейман, Шавис нарын удирдсан Монгол зөвлөлтийн журамт сэрэг дайснан дарж дархан цулам андуулсан баруун замын байлдааны сүртэт сурэг өргөн сэлэнгийн долгион өндөр ханган улс үрд шингэн мөнгөлсөн. Эртийн гэртээс нөөцлөн хадгалсан эрдэн савилган дээжлэн нээж эрен зууны багтал болон алдарсан эрдэнтийн овоо энэ нутагт байдаг. Атрим бэлчээр надайж аяны зам зүрээсэн энэ буйд нутагт Монгол зөвлөлтийн хайгуулчдын моторын дуун өргөлж байсан цаг саяхан. Монгол ардын хөвсгөлт намын 17 дугаарыг хурлын босгон дээр эрдэнэ туулын оройд ихний тэсэлгээ хийж уул нүүлгэж уурхай байгуулах их ажил өрнөсөн. Ингэж Зэсмөлбэжэнийн хөдөр олборлож боловсруулах дэлхийн 10 том үйлдвэрийн нэг эрдэнэ комбинатын өрхийг татаж үүдийг нээсэн түүхтэй. Зэсмөлбэжэнийн баяжмал үйлдвэрлэх ажил хөдрийн ил уурхайгаас эхэлдэг. Хадад чулуу өрөмдөн тэсэлж хөрс хуулан хөдөр аж ахуйн нүсэр ажиллагааг орчин үеийн хүчирхэг төхөөрөмжөөр гүйцэтгэдэг юм. Энд өөрөө явагч өрөм 40 тонны даастай Белаз машиныг 2-3 хутгаа дүүргэх шанахтай экскаватор ажилладаг. Залуурт техникийн эзэмсэн залуус юуг ч үтээх чадaltaй. Өдөр аж ахуй зөөх ажлыг алсаас дэлгэснээ хянаж автомат системээр удирддаг. Зэсмөлбэжэнийн хөдөр их дэлхийхийн хөрсөн дороос гарч эгэл биеэрэн урсаж явна. Модхон оюун төхөний бүтээсэн техникийн хүчээр холц нэгдлээсээ цэвэршин өөр хоорондоо сууж салж тус тусдаа тунгаан хатаагдах болно. Эрдэнэтийн цогцлбарын зураг төслийг зөвлөд толгойд улсын хэдэн 10 төсөл шинжилгээний институтын зохион бүтээгч эрдэмтэд бүтээж шинжил ухаан техникийн дэвшлийн сод сорыг шилж тоногсон юм. 140 км-ийн багтаамжтай аварга дээрэм хөөсрүүлэн баяжуулах бац машин зэрэг өндөр бүтээлтэй өвөрмөц олон төхөөрөмжүүд манай комбинатад анх суурилагдсан. Нарийн техник технологи эзэмшихэд өндөр мэргэжил нямбай ажиллагаа шаардлагатай байлаа. Энэ хэрэгтэй зөвлөлтний хөдөө маань тусалж моринд гарамгай Монгол хүнийг моторт техникийн эзэн болгосон юм. Ажилчин ангийнхан игнийг баяжуулагч гэдэг шинэ алдраар тэлжива авиаслыг эдгээр залуус их орнон аж үйлдвэрх дайжуухын социалист орн болгон дэвшүүлэх үесэд их хувь нэмэр оруулах аз тавилантай улсан. Монгол ардын хөвсгөл ялан мандасны 60 жилийн өмнөхөн тус үйлдвэрийн дөрөв дэх ээлж ашиглалтанд орж эрдэнэ комбинат төлөвлөсөн хугацаанаас өмнө төслийнхэн бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөл бүрдсэн. Үүний дүнд манай улсын экспортын сан 2 дахин арвижиж
Монгол зөвлөлтийн ард түмний наримдал хамтын ажиллагааг зузаатгахад дөрвтэй хувь нэмэлээ. Эрдэнэт социалист эдийн засгийн интеграцийн тод илэрэг орны хөгжлийн эрч хурлыг түргэсгэх хүчирхэг төрлөг болж байна. Цаг хугацаа уулын үйлдвэрт ялгаагүй гэж болно. Харин хөдөлмөрийн минутын үнцэн хүн бүр мэддэг заншилтай. Үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд өглөөрөө шөнийн ээж хидийдэж эренб цагтай эхэлдэг. Үйлдвэрийн технологийн удирдлагын автомат системийн төвд үндэсний залуу инженер, програм зохиогчид, операторууд, зөвлөлтийн туршлагатай мэрэгжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг. Тэдний ихэнх нь зөвлөлт холбоот улсад дээд сургууль төгссөн. Электромашины санд техник технологийн мэдээллээс гадна нам эвлэлийн ажилтан, төлөвлөгч, санхүү бүртгэлийнхэн, боловсон хүчнийхэн нийгэм судлаачдад чухал хэрэгцээтэй тоо баримтууд байдгийг хэн сандах билээ. Машин мэдэрч боловсруулан хүн оношлон шийдвэрлэх болсон үед ажил бүтэмжтэй, ариун бүтээгтэй байдаг. Амтын үйлдвэрийн удирдлагын нэг гол шинж бол төвлөн удирдах интернационал зарчим юм. Эрдэнэт бол Ленины зөвнснөөр нэгэн төлөвлөгөөгөөр удирдан хөтлөх олон улсын нэгдмэл аж ахуйн тодорхой үлгэр жишээ юм. Үйлдвэрийн явдлыг өдөр тутмын шур хавьтарлагаар хангахад орчин үеийн холбооны хэрэгсэл онцгой ач холбогдолтой. Добрый день. Начали очередную оперативку. Техника безопасности, товарищ Болжинян, прошу. Так, за истекший срок не было несчастных случаев дорожно-транспортных происшествий. Начальникам цехов рудных цех горно-технологий стран обратить внимание за дорогами в связи с переходными периодами. Рудник открытых работ. Прошу докладывать, товарищ Поляков. За отработанное время травматизма нет. Все экскаваторные буровые бригады выполнили задание. На ППР находится 7-й экскаватор и 3-й буровой станок. Ремонт ведется по графику. Вопросов нет. Цех горно-технологического транспорта. За прошедший период случаев травматизма нет, дорожно-транспортных происшествий не было. За превышение скорости, нарушение правил скоростного режима изъят 1 талон. План по вывозке горной массы ритмично выполняется. Обогатительная фабрика. За отработанное время случаев производственного травматизма нет. По производству. План по переработке и выпуску концентратов выполняем. Занимаемся подготовкой к секционному ремонту. На сегодня имею нерешенный вопрос. Из-за отсутствия вагонов задерживается отгрузка концентратов. Жандармцех, товарищ Димитров, прошу ответить на вопрос. Вагоны будут обеспечены под разгрузкой. Вопрос задержки вагонов решается Ламбаторской дорогой. Тепловая станция. Закончен капитальный ремонт 3 котлов и текущий ремонт 3 котлов. Таким образом, тепловая станция к началу отопительного сезона полностью подготовлена. Ваши вопросы? Вопросов нет. Секретарь парткома товарищ Бямба, пожалуйста, ваше объявление. Товарищи, завтра с 18 часов в Дворце культуры «Горняк» состоится торжественное собрание, посвященное традиционному месячнику монголо-советской дружбы. Просим обеспечить явки. Какие имеются еще вопросы, объявления, замечания по оперативке? Если нет, закончили оперативку. Комбинатын засвар механикийн завод уулуурхай баяжуулахын тунаг төхөөрөмжийг засварлах гол түшиц төдийгүй манай орны төмөрлөг боловсруулах салбарыг түргэн хөгжүүлж машины үйлдвэрийн суурийг тавих гол тулгуур юм.
Монголын үе залгамжуулсан ажилчин ангийн эгнийг зөвхөн тооны хувьд биш, мэрэгжлийн ур чадвар, чанарын хувьд өндөржүүлэх татан төмрийн дарагчуул халуун ганц ухагчид энд бэлтгэж байна. Уулын технологийн тээврийн цэх хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг. Засвар үйлчилгээг цагтан чанартай хийвэл зогсолт саатал төдийчнэн багасна. Цагтан чанартай хийх зорилт энэ дөрөнсөн интернационалч чанарын бригадуудын ураа болж байна. Наримдал дружбавагийн хөдөлгөөн чанарын шин шатан дөрөнөн хоногийн нэгдсэн бригад болон зохион байгуулалт урамшууллын шин хэлбэрт шилжиж байна. Нэг нь нийтийн төлөө нийтийн нэгийнхэн төлөө гэсэн хамтын зарчим хэрэгжиж хөдөлмөр оролцооны коэффициентийг хөлс олголтын системд өргөн хэрэглэх боллоо. Белаз машинд техникийн үйлчилгээ хийх шугамыг зөвлөлт холбоотуулсан үйлдвэрүүдийн туршлагаар санаачлан төхөөрөмжилсөн юм. Эрдэнэт үйлдвэр зөвлөлт холбоотуулсан Дорн Сибирийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системтэй өндөр хүчтэй шугамар холбогдсон. Өргөн сэлэнгийн усыг өөдөн сэргүүлэн өртөөлүүлэгч хүчрхэг шахуургыг 2-3 хүн хянан ажилладаг. Энд ус руугаа гэдэг урдын үг боловч сөргөн залсан сэлэнгийн усаар шинэ хот, шинэ үйлдвэр ундаалж байна. Эрдэнэт бол уулуурхан үйлдвэр бүтээн байгуулалтын талбар болоо зогсохгүй мэрэгжилтэй боловсон хүчин сургам бэлтгэх дархны газар юм. Мэрэгжилтэй залуу ажилчдыг сургах, тэдний мэрэгжил боловсролыг дээшлүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн сургалтын төв их үүрэгтэй. Боловсон хүчин мэрэгжилтэй ажилчдыг урьдаас төлөвлөгөөтэй бэлтгэсэн туршлага нь манай орны шин залуу үйлдвэрүүдэд үлгэр дуурайл болсон юм. Эвидийн мэрэгчлэр Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд оролцохоор ирж зөвлөлт холбоотуулсан суралцсан мэрэгжил эзэмшсэн анхны залуу ажилчны нэг нь Белаз машины жолооч Перинлен Балдан дөрж юм. За би 1976 онд зөвлөлт холбоотуулсан Белаз машины үйлдвэрлэснээс хойш 8 жилдээ уулын бажиг үйлдвэр ажиллаж байна. Манай үйлдвэр дэлхийн аврах том үйлдвэрийн нэг нь тоодогддог боловч хамгийн гол нь юу гэвэл залуу мэрэгчлээ ажилтныг бэлтгэдэг уурхай болсон гэж би боддог юм а. Интернационал уламжлалыг төлөвшүүлэх явдал социалист аж төрх ёсыг хэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чухал бүрэлдэхүүн билээ. Үүний нэг тодорхой илрэл нь энд халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөнийг социалист уралдааны дэвшилтэд хэлбэр болгон өрнүүлсэн туршлага юм. Комбинатын халамжлан хүмүүжүүлэх зөвлөлд Монгол зөвлөлтийн хамгийн туршлагатай нэр хүндтэй мэрэгжилтэн нөхөд нам олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийг сонгодог юм. Уурхайчад ажилчиж амарчиж чаддаг болсон. Интернационал багийнхны эвсэг хамтч заншилд ихийг үтээхийн их сурвалж байдаг юм.
Өрмийн машинч Данзангийн жаргал сайхан энэ нутгийн унган хүү. Бүгд наримдах Монгол Ард улсын ардын хурлын депутатын Алдар Хүндийг аривын цагаан хөдөлмөр ахан дүүсийн наримдал түүнд олгожээ. За одоо энэ чи 3 утгаар л өрчиж байгаа юм шүү дээ. Мала үргэлж тийм та энэ гэдэг. Тийм ээ. Би ер нь хөөхд ахуй цагтаа энэ уулын бэлээр хоноор гариулаад Ингрийн чулуугаар нь тоглоод одоо явж байлаа. Тэр үедээ энэ уулыгаа одоо ийм эрдэнэтэй баялагтай ингэж ийм сайхан уул гэж ер нь бодоочгүй явсан. Тэрч байтугай энэ уулан дээр одоо энэ орчин үеийн өндөр хүчтэй одоо ийм өрмийн машины жолооч болцоход ажиллаж байна гэж зүйдлээчгүй явсан. Энэний маань ачхав яваад манай нам засгийн мөн манай хоёр ард түмний найрамдлын зөвлөлт нөхдийн маань одоо ачхав гэж боддог юм даа. Тэр үе чинь биднүүд ойлгоогүй байсан шүү дээ. Юм байсан байгаагүй гэдэг нэг юм. Их байсан. Баярхан таануудааргүй. Одоо ийм болчиход байхын үзээд таануудтай ингэж явхад их сайн байна. Энэ л та зөвлөлт Монголын хэлээд ачхав. Тийм. Шинэ үйлдвэр хоттойгон ажил амьдралан холбож өөдрөг жаргалтай яваа залуу гэрвэл Эрдэнэт хотод олон бий. Залуу ихнийг эрүүл чирэг өвдөгч хүмүүжүүлэх зорилт интернационал хамт олонны эрхэмлдэг зүйлийн нэг юм. Спортын төвөрдөн энэ зорилгод үйлчилдэг. Энд хүүхэд залуус биеийн тэмрийн тодорхой төрөл суралцаа зогсохгүй. Бэрхшээлийг ялан давах зориг хатуучдыг олж авдаг юм. Эрдэнэт хот өдрөөс өдөр дөрвижин тэлж Монгол зөвлөлтийн ард түмний гамбат наримдлын бэлэг тэмдэг болон өнгөжин жапаатсаар байна. Интернационал хамт олоныг төлөвшүүлэх таатай нөхцөлийг хангахад хамтарсан үйлдвэрийн нам захиргаа хол нийтийн байгууллага онцгой анхаарч салбарын арга хэмжээ тохиолдов. Уурхайчин соёлын ордонд урлаг уран сайхны зөвлөлт Монголын олон хамтлаг хүүхдийн хөгжим бүжиг дууны дугуйлан хүүхэлдэйн театр тохирог сайхан номын сан ажилладаг. Үйлдвэрийн түүхийн музей зочин гичин хэн бүхний сонирхлыг татдаг. Соёл олон төрлийн ажил Монгол зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх нягтран ойртох сурвалж болж байна.
эрүүл биеинд саруул ухаан гэдэг. Үйлдвэрийн ажилчдын совилд эрүүлийг тордон тэтгэх чухал газар. Монгол зөвлөлтийн туршлагатай эмч соёлогч нар хөдөлмөрчин олныхон эрүүлийн кейс ахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Монгол зөвлөлтийн хамтарсан уулуурхан эрдэнэт комбинатыг дагж ажил хүчний нөөцийг зүй зохистой ашиглах, их орныхон экспортын сан хөмөргийг арвижуулах, хөдөлмөрчид өмнөхийн хэрэгцээг улам дүүрэн хангахын тулд хөнгөн хүнсний үйлдвэрийн салбарууд хөгжиж байна. Энд манай орны ажилчин ангийн хамгийн голаа болсон ажилчид зөвлөлтийн мэрэгжилтний арга туршлагаас шамдан суралцж байдаг. Яадагадан солонгорох энэ гоёхан мэдлэл уурхайчин хэрэгсчний хормын өргөөний хоймрыг чимэх өлзий хотог оршжээ. Тавгдүрэн эдний дээж, тав чихэр, хараг суу, сархтын овч сав саваар бэлгэж байна. Монгол зөвлөлтийн олон мянган ажилчдын хөдөлмөртөн амжилт гаргахын нэг үндэс нь амьдралын аятай таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Үүний тулд хотын хөдөлмөрчдийн өдөр тутмын өргөн хэрэгцээг хангах худалдаа үйлчилгээний төлөвлөгөө олон арван дэлгүүр ажилладаг. Тэнд зөвлөлтийн худалдаа үйлчилгээний тэргүүний туршлагаас суралцах, соёлч үйлчилгээг нэвтрүүлэх нэг ёсны сургууль болдог. Эвэн наримдын үрээр илрүүлэн нээж эрчимчин хөгжсөн их нутгийн эрдэнэсийн далайг ашиглах ирээдүйн төлөв улам өргөжж байна. Эрдэнэт комбинат эрч хүчээр авч улам хөгжин дэгжих зорилт өнийн биш өнөөгийнх боллоо. Начали работу технического совета. На сегодняшнем заседании присутствует большинство членов совета, а также приглашенные. Товарищ Банзараш, первый секретарь городского комитета Монгольской народно-революционной партии, товарищ Цвен, председатель исполкома Хурала народных депутатов города Эрдэнэт, товарищ Кабалоев, генеральный консул СССР в Эрдэнэте, товарищ Румянцев, секретарь подкова при консульстве СССР в городе Эрдэнэте. На повестке дня один вопрос. Перспектива развития совместного горно-обогатительного предприятия Эрдэнэт на ближайшую пятилетку и далее до 2000 года. Товарищи, сегодня наше предприятие выходит на проектную мощность. В этом году мы намерены дать сверхпроекта 1000 тонн меди сверхплана. Таким образом, первый этап строительства и освоения горно-обогатительного комбината Эрдэнэт закончен. Сегодня он выглядит так, как его видели проектировщики 10 лет назад. То есть по всем производственным мощностям мы вышли на проектные данные. Сегодня на очередном заседании технического совета комбината рассматриваем перспективу развития комбината. Как вы знаете,
освоения проектной мощности предыдущих очередей большую роль сыграл своевременная подготовка селекционных кадров. Найрамдлаар дархлагдсан эрдэнэ хотод энх амьдралын их үйсийг хамгаалж үтээсэн олон ахмад зүтгэлчнүүд амьдардаг. Тэд залуу ихэнтэйгэн уулзаж, өнгөрснөө дурсаж, өнөөгөө бахархаж, хойсголч дайчин уламжлан өгдүүлдэг сайхан заншилтай. Эрдэнэт зохицлорыг бүтээн босгосон ахмад үеийнхэн адаг цэцгийн цомрлог бэлгэлэн барьж байгаа энэ цовоо хөвгүүд Монгол зөвлөлтийн найрамдлыг үүрдэват өргөн бэхжүүлэх ариун үүрэг аштын зорилготой. Өргөжин хөгжих эрдэнэтийн ирээдүйг баясгалан төгс залуу юм ангуутэн. Эрдэнэт